Монсодор хэвлэлийн газрын зүгээс жил бүр нийгэмлэг ганц томоохон арга хэмжээний зохион байгуулалтын нэг нь соён гэрлийн өдрүүд гэдэг арга хэмжээ байгаа. За энэ жил энэ арга хэмжээ маань 10 дахь жилдээ зохион байгуулагдчихээн. Жил бүр нийгмийн хамааралтай сэдвүүдийг хөндөж ярилцдаг. Энэ жилийн хувьд неолиберализм гэсэн сэдвийг хөндөж ярилцлаа. За нийт арга хэмжээний маань хувьд нийт 7 хоногийн хугацаанд үргэлжилсэн байгаа. Хамгийн ихний арга хэмжээ нь удирдлагын актемдэр зохион байгуулагдсан шудраг усыг эрхэмлэх гэсэн сэдвээр ярилцлага байгаа. Энэ ярилцлагын гол зорилго бол өнөөдөр шудраг бус нийгэм шудрах ёсыг яаж бий болох боломжтой юу гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд яригдсан. Мөн улс төрч болохын тулд ямар шат амжилга, ямар сургалт хүмүүжлийн ажлууд байдаг, мөн философи нийгэм улс төрийн ямар сурах үндсэн гол сурах бичиг материалууд байдаг талаар хөндөж ярилцсан. За энэ хүү лекц семинарын үеэр Германы элчин сайд бол Макс Веберийн улс төр мэрэгжил болох номоор бол лекц тавьсан байгаа. За мөн түүнчлэн доктор Хэрлэн монголчуудын үнэлэмжийн асуудал доктор Сүнжид шудраг усыг эрхэмлэлийн сэдвүүдээр бас лекц уншсан байгаамаа. За арга хэмжээний маань нээлт неолиберализм ба Монгол гэсэн хэлэлцүүлгээр эхэлсэн байгаа. За энэ хэлэлцүүлэг маань гол зорилго бол нийгэм улс төрийн ийм онолууд энгийн ард иргэд хүмүүсийн амьдрал хэрхэн тусдаг талаар өгүүлсэн. Энийг бол хэвлэлийн газрын зүгээс утга зохиол, уран зохиолын чиглэлээр жишээ авч өгүүлсэн бол мөн энэ чиглэлээр бичдэг улс төрчид, нийтлэгчид, судлаачид, эдийн засгч оролцсон хэлэлцүүлэг маягаар үргэлжилсэн байгаа. Хийх хөтөг ямар ч ирэхгүй болсон. Хоёрдугаар бол бүх дэлгүүр зах зээл дээр зөвхөн гадаадын бараа бол борлогддог. Тэр гадаадын бараа гэдэг бол тэр улсын ажилчид бүтээгээ тэр улс тэрнээсээ цалингаа тавиад тэрнээсээ бүх нийгмийн даатгал бусад татваруудаа төлөөд бэлэн болсон. Тэгээд өшөө 2-3 гар дамжаад ашиг нэмсэн бараг бол манай ард түмэн одоо хэрэгжилж шүү дээ 20 нийтэнд. Яг энийг л бол гол нь одоо маш товчхон хэлдэм бол колонийн бодлого гэдэг багхгүй юу? Та бүхэн зүгээр хөрөнгө оруулалтын хууль, уул уурхайн хууль хараад тэр хуулийн зорилтуудыг хараад унших ерөнхийдөө ойлгомжтой болдог. Манай Монгол улсын хөрөнгө оруулалтын хуулийн 1-р зүйл дээр юу гэж бичсэн байдаг вэ гэхээр энэ хуулийн зорилго бол хөрөнгө оруулагчдын эрх ашиг хамгаалах гэсэн бараг тийм утгаараа шууд хамтарсан. Судлаад үзэх юм бол гадаад өр гэдэг маань Монгол улсыг цаашид бол одоо эдийн засгийн хөгжүүлэхгүй байх, бусад өөр өгсөн улс орнууд болоо томоохон корпорациудын эрх шил цаашид байлгах тийм одоо үндсэн одоо нөхцөл төлөвлөлтөнд бол гарцаагүй бүрдсэн байгаа нь харагдаад байгаа юм. За энэ хүү нээлттэй хэлэлцүүлэгт бол реал политик судлаач Болор бол эдийн засагч Батсуур эдийн засагч хөгжлийн бодлого судлаач Санчир зэрэг хүмүүс бол ирж оролцсон байгаамаа. За энэ хүү хэлэлцүүлэг маань бол үндсэндээ хоёр сэдвээр төвлөрж яригдсан. Эхнийх нь бол өр гэж юу вэ? Энэ өр яагаад үүссэн бэ? Энд неолиберализм хэрхэн холбогдож байна вэ гэсэн тухай сэдв өрнөсөн. За хоёр дахь хэсэг нь гэх юм бол неолиберализм ямар нэгэн энэ эдийн засгийн хөгжил, эдийн засгт одоо Монголын эдийн засгт тохиромжтой эдийн засгийн бодлого нь юу вэ гэдэг талаар багахан хэмжээний бас хэлэлцүүлэг өрнүүлсэн байгаа. Америкийн нэгдсэн улс бол монголчуудыг либерал үзэлтэй болохыг хүсдэг гэх мэт шахаж шаарддаг болохоор энэ нь эцсийн үр дүнд юу болох вэ гэхээр монголчуудад бол байгаа цорын ганц үнд зүйл болох нөгөө нэг Чингис хаанаас бол үлдээсэн төр засгийн хүч чадлыг бол олон тал тийш нь бол сарниулна гэсэн үг шүү дээ. Ерс нийгмийн баялагийг бүртэж чаддгүй 50 сая иргэн байдаг гэж Америкт. Тэр нь өнөөдөр одоо Америкийн зөрчлийн хамгийн том учир шалтгаан болоод байгаа. Юу гэхээр байнга л өдөр тутам хүн өгдөг, буудалдаг, хар тамхинд донтдог гэл одоо сөрөг талуудынх нь учир шалтгаан нь ерөөсөө нийгмийн баялагийг бүртэж чадахгүй байгаа тэр иргэн өөрөө эргээд нийгмийнхаа дайсан болчдөг ерөөсөө. Төр нь өөрөө үндэсний эрх ашигын төлөө ажилладаг. Тим төртэй байсан цаг төрийн оролцоо байх ёстой болохоос биш төрд нь өөрөө хувийн компаниудын, гадны корпорациудын, олон улсын санхүүгийн байгууллагуудын эрх ашигыг хамгаалдаг тийм үзэл баримталтай хүмүүс байгаа цаг төрийн оролцоо зах зээлд орох нь үнэхээр зах зээлийг хажуудуулж улс орныг сүрээд авчруулна. Одоо манай Монголд бол хариуцлага байхгүй болсон. Хариуцлагагүй болсон гол шалтгаан тэр неолиберализмтэй холбоотой. Хүний эрхийг бол зөрчиж байна гэдэг. Тэгвэл ямар нэгэн албадлаггүйгээр бол юу ч бол үтэх бол аргагүй шүү дээ. Ямар нэгэн албадлаггүйгээр бол гудамжинд байгаа баасагч цэвэрлэх бол арга байхгүй. Юм үйлдвэр заваад бол байгуул. Монголын ард түмэн бол ингээд 3 сая ам бүлтэй юм. Одоо хамт олон нэг айл өрх байгаа. Тэгээ энэ айл өрхөд ямар асуудал тулгарч байгаа юм бэ гэдгийг ярьж байгаа. Өөрөөр хэлбэл бид нар ийм ярих сэдвтэй байж нийгэм явна уу гэхээс биш. За нэг сайд нэг юм яриад тэгэл болдог. Ийм одоо нийгэм шиг байгааг харуулж байгаа шүү дээ. Бид нар асуудлаа ярьж чадахгүй байгаа бол бид нар нийгэм шиг байгааг харуулж. Тэгээ нийгэм шиг хүмүүс дотор ч нэрхчлээ тунхаглахаар хэлж. Одоо өнөөдрийн замбрааг
их заахгүй хүн болгон өөрийнхөө орол гэдэг ийм юмд орчих. За соёнгийн гэрлийн өдрүүдийн арга хэмжээнд зохион байгуулагдсан бас нэг арга хэмжээ нөх юм бол монголчууд цувралын маань нээлт байла. За энэ цувралтай хамтдаад Ювал Ной Харари гэх Израильд хүүхчийн хүн төрөлхтний товч дөх буюу Сапиенс гэмэх ном бол нээлттэй хийсэн. За монголчууд номын маань бол энэ 5 дахь цуврал нь бол нээлттэй хийсэн байгаа. Энэ цуврал маань бол монголчууд талын үдшилтийн уламжлалт нэртэйгээр бол одоо уншигчдын хүртэл болж байгаамаа. За энэ хүн номын ерөнхий редактораар Монгол Улсын их сургуулийн технологийн нийгмийн багш Эрдэнэт ажилласан. За мөн түүнчлэн шинжлэх ухааны академийн эрдэмтэн судлаачид бол хамтран ажилласан бөгөөд энэ ном маань үндсэндээ 7 бүлгээс бүрддэг буюу Монгол нутаг түн амьдарч ихэлсэн цагаас эхлээд Монголын эзэнт хүрэн байгуулагдахын өмнөх цаг үеийн түүхийг харуулсан юм зурагт түүх байгаамаа. Их түүхийн боловсролыг олон нийтэд одоо ойлгуулах гэхдээ одоо энгийн ойлгомжтой байдлаар гэрэл зургийн материалыг их түлхүү ашигласан юм гэдгээр онцлогтой. За тэгээд ер нь одоо энэ урд нь бол энэ Монголын эртний түүхийг хамарсан ийм олон одоо зураг багтаасан ийм ном бол гарч байгаагүй одоо энэ талаар бол анхдагч гэж болно. За тэгээд энэ бүтээлийг хамтарч одоо ажиллахад бол Ман Судар хөдөлгөөний газар Монгол Улсын их сургууль шинжлэх ухааны академийн түүх археологи өмрөлөнгийн эрдэмтэн судлаачид хамтарч одоо 3 жил энэ төслөөр ажиллалаа. Монголчууд талын үйлчлэлтийн уламжлал Сапиенс гэсэн хоёр номын нээлт байгаа. Энэ хоёр номыг хамт нээсэн нь бол түүх хүчлийн шинэ хандлагыг олон нийтэд танилцуулахын зорилготой арга хэмжээ байгаа. За үргэлжлүүлээд Оросын уран зохиолын алтан үе болон Путин номын нээлтээр үйлчилсэн энэ манай уран зохиолын редакцаар зохион байгуулсан арга хэмжээ байсан. Манай Ман Судар редакцийн зүгээс Путин номын нээлтийг хийсэн байгаа. Энэхүү номыг Германы алдартай сэтгүүлч Хуберт Сайпл бичсэн. За мэдээж барууныханд бол Путины талаар маш их сөрөг хандлага байдаг. Тэгвэл энэ номонд бол Хуберт Сайпл маань Путины талаар илүү бодиттой мэдээллийг хүргэсэн байгаа. Тэр болгон нэг олон ном гарч байгаагүй яг өөрийнх нь бичсэн нэг ном Монголд гарсан байдгийн өөрөө л бусдын бас нэг тийм олон ном гараад байгаагүй бах. Энэ номын Путин гэж энэ номын зохиогч нь бол Германы нэг нэлээд нэртэй сэтгүүлч байгаа юм. Хуберт Сайпл гэж. Тэр хүн бол Германы олон нийтийн телевизэд баримтат кино хийж Путины талаар Путин миний бие гэсэн нэртэй баримтат кино хийж гаргаж байсан. Путины талаар бол одоо их бас зохиол бүтээл энэ төр бичиж байсан юм хүн. Хамгийн сүүлд гаргасан энэ Путин төрийн хэргийг дэрэгдээсэн аж ахуй гэсэн энэ ном бол одоо нэлээд ялангуяа Европод бол ихээхэн сонирхогдсон. Одоо их олноор зарагдсан ийм номын тоонд ордог юм байгаа юм. Энийг Оросын холбооны улсад бол бас дорн орчуулад гаргасан. Тэгээд дэлхийгээр Европоор бол нэлээд их сонирхогдсон ийм ном байна. За өөр нэг арга хэмжээ нь бол Book Quiz хэмээх арга хэмжээ байгаа. Оросын алтан үеийн уран зохиолыг хамруулсан. Энэхүү арга хэмжээнд 10 орчим баг оролцож өөрсдөө уран зохиолын талаарх мэдлэгээ оролдуулсан байгаа. Тэгээд энэ арга хэмжээ бол манай зүгээс одоо анх удаага зохион байгуулж байгаа. Тэгээд энэ номын талаар залуустаас мэдлэг түгээсэн цагийг нь боловсон өнгөрүүлэхэд тусалсан юм арга хэмжээ болсон байгаа. За арга хэмжээний маань 3 дахь өдөр орчуулагч Япон судлаач Аргал сайхан болон дипломат Төмөр Хөлөг солингоо зүтгэлтэн Дашны үсэн 3 хүний номын нээлт танилцуулга болсон. Энэ нээлт танилцуулгын маань гол зорилго нь бол одоо сайн чанартай орчуулгууд гарахад ямар нөлөөтэй байгаа, орчуулагчид маань хэрхэн ажилтдаг болон энэ орчуулгын зохиол бүтээлд монгол хэлний үгийн сан баялаг хамгийн чухал нөлөөтэй байдаг. Энэ чиглэлийнхаа хүрээнд бид нэр орчуулагчид болон монгол хэлээр бүтээл зохиолоо тойрогддог алдартай зохиолчдыг урьж оролцуулсан юм арга хэмжээ болсон. Одоо ер нь ганц номыг бол оюунлаг талаас нь гэхээс илүү хүний амьдралд ер нь шууд хэрэг болдог. Хүний амьдрал руу шууд одоо нэвтэрдэг гэдэг утгаар нь хардаг ийм цаг үед амьдарч байна. Үндэстэн бүхэн өөрийн сул талтай гэж би хэллээ шүү дээ. Ер нь улс үндэстэн бүхэн өөрийн сул талтай байдаг юм аа. Энэ бол үн. Нийшэн би хэлж байгаа биш үү? Философч, зохиолч зөв хэлж гисэн. Тэр энэ одоо олон түмэнд ойлгуулах гэж. Тэгээ хүн өөрөө тэрийг мэддэггүй байхгүй юу? Анзаардаггүй. Миний л одоо олон түмэнд ойлгуулж өөрийг нь тань гэсэн санаагаар энэ ном бичсэн. За неолиберализм арга хэмжээний маань үргэлжлэл мөн өгдсөн энэ өдрүүдэд философч Молор Эрдэнэ хүрэлцэн гэж өөрийнхөө
бичсэн ном болон эрх чөлөө, либерализм зэрэг ойлголтуудын талаар гүнзгийрүүлэн ярилцсан байгаа. Неолиберализм гэдэг маань яг ерөнхийдөө шинэ либерализм гэсэн үг явж байгаа. За либерализм гэдэг маань ерөнхийдөө эрх чөлөө гэсэн үг явж байгаа шүү дээ. Монголоор бид эрх чөлөө гэж орчуулна. За энэ хаанаас гаралтай вэ гэхээр Францын хувьсгалаас гаралтай. Францын хувьсгал чинь 3 өрөө байгаа шүү дээ. Liberté, égalité, fraternité гэсэн. Тэр нь болохоор нэг нь болохоор эрх чөлөө, нөгөөх нь болохоор тэгшэрх. За манайд бол тэгшэрх байхгүй. Үндсэн хөлөнд тэгшэрх гэж байхгүй байна. Та нар олж хараарай. Тэгэхээр ганцхан үндсэн хөлөнд эрх чөлөө гэж байдаг. Тэгшэрхийг бол зөвхөн нэг тийм нэг яаж ийгээд хайш тэгш байдал гэж хэлсэн байдаг. Тэр одоо тэр үндсэн хөлийг 90-ад онд хийжсэн манай одоо өгдөө цэцэг өгдөө одоо том алдаа гэж хэлж байна. Хойж үеийг засаж ялах хэрэгтэй доо. За эрх чөлөө хаана байх хэвээр. Эрх чөлөө хоогонд байх хэвээр. Хүмүүний эрх чөлөө ямар эрх чөлөө юм? Ухаан, оюуны эрх чөлөө. Би өөрөө бодох эрх чөлөө. Би өөрийнхөө санааг хэлэх эрх чөлөө. Би өөрөө үг хэлэх эрх чөлөө. Сон төвлөрөх эрх чөлөө. Одоо юу гэдэг? Бүхэл хувийн эрх чөлөөг тэнд явж байгаа. За хоёр дахь том эрх чөлөө. Хоёр дахь том эрх чөлөө бол нийгмийн эрх чөлөө. Би нийгэмд эрх чөлөөтэй байх. Өөрийгөө илэрхийлэх. Би мэрэгжил доогуур яаж явах нь, би цалин баг байж явах нь, миний биеийн хэлбэр гаргаж явах нь жижиг нь ямар байдгийг одоо бид нар чинь том биетэй өндөх дуртай шүү дээ. Жижиг хэлбэр гэж явах ингээд ярах гэдэг. Хүчнэгийн янз бүрийн хүмүүс янз бүрээр нийгэм адилхан өөрийн гэсэн эрх чөлөөгээ эдлээд тавьдаг гэдэг нь маш хүнд. За энийг бол монголчууд ерөнхийдөө 30-40 тоноос хойш бидийг чатаагүй. Энэ дээр энэ тал дээр бид маш дутагдaltaй. Тэрийг би дараагийн одоо ном дээр тайлбарлана. Яагаад бид нар ерөнхийдөө нийгмийн эрхчлөлийг хэрэгжүүлж чаддаг, оюуны эрхчлөлийг хэрэгжүүлж чаддаг. За ингээд энэ хоёр эрхчлөө бид нар байхгүй учраас энэ дээр бид нар тулгуурлаад улс төрийн эрхчлөлтэй болох хэрэгтэй. Бид нар энэ хоёр нь байхгүй учраас улс төрийн эрхчлэлээр ямар ч боломжгүй. За хүүхдийн редакцийн хувьд бол бага насны хүүхэд, өсвөр насны хүүхэд гэсэн хоёр чиглэлээр арга хэмжээ зохион байгуулсан. Бага насны хүүхдүүдийн маань хамгийн гол зорилго бол одоо эцэг эхчүүд яг одоо өнөөгийн нийгэмд яг орчин үед бол хүүхдээ яаж хүмүүжүүлэх вэ? Хүмүүжлийн ямар арга хэлбэрээр явах вэ? Уламжлалт арга хэлбэрээр явах вэ? Эсвэл техник технологи хөгжсөн байгаа энэ үед яаж хүмүүжлэх вэ гэдгийг яг тийм тодорхой биш нөхцөл байдалд олон асуулттай болсон байдаг. Энэ яг энэ сэдвийн хүрээнд бид нэр гүнзгийрүүлээд ярилцсан. Манай хүүхдийн номын жангар редакцийн зүгээс эцэг эхчүүдэд зориулсан чөлөөт одоо ярилцлагыг зохион байгуулсан байгаа. Энэ ярилцлага маань нэр нь бол хүүхэд нас жаргалтай өнгөрдөг бол худал гэдэг арга хэмжээ. За энэ хүү арга хэмжээнийхээ хүрээнд бид нэр одоо эцэг эхчүүдийн хүүхдэд хандах хандлагын тухай 3 талаас нь ярьсан байгаа. За энэ нь бол эцэг эхчүүд хүүхдээ болцолт хүмүүжлийн аргаар хүмүүжүүлдэг талаар ярьсан. Мөн хүүхдийнхаа номд одоо хүүхдтэйгээ холбоотой зүйлс хэрхэн одоо өөрсдөө ч мэдлгүйгээр том жиргүүгээр ханддаг талаар мөн хөндөж ярьсан байгаа. За түнчлэн хүүхдийн зохиолч Маурис Синдакар жишээ аваад одоо хүүхдийн ном зохиол бүтээл дээр юу ямар алдаа гардаг юм бэ? Ямар байх ёстой эцэг эхчүүд одоо ном сонгохдоо юун дээр ч юм уу алддаг юм бэ гэдэг энэ талаар бол ярилцлага хийсэн байгаа. Үргэлж сайхан зүйлс харсан, сайхан түүх уншсан хүүхэд бодит амьдралыг ойлгохгүй байх, ойлгосон ч хямралд ордог, эвлэрч чаддаггүй зэрэг олон асуудал тулгардаг талаар анхааруулж байна. Хүүхдийн номын жангар редакцаас бас нэгэн зохион байгуулсан үйл ажиллагаа бол зурагт ном уншихыг эхлэхсэн үйл ажиллагаа байлаа. Энүүгээрээ бид нэр зурагт ном болон хүүхдийн будаг номыг нэг үржилтэн илүү тайлбарлахыг зорьсон. Ерөнхийдөө эцэг эхчүүдийн нийтлэг хандлага байдаг. Энэ нь хүүхдээ үлгэрийн номыг одоо зузаан олон үлгэртэй ном гэж ингэж хүүхдийн номыг хардаг бол харин бидний зүгээс хүүхд бол зурагт номыг илүү үздэг, зургийг уншиж сурснараа цааш ном унших ийм дадлаг хвшил болдгоо гэснийг илүү тайлбарласан. Мөн будаг номыг дэлгэрэнгүй ярьлаа. Үүгээрээ бид нар хүнд хүүхдэд одоо хамгийн чухал зүйл бол зураг будах байдаг. Гэтэл одоо бидний ихэнх эцэгчүүд хүндсэн, насанд нь хатсан зургийг будуулснараа цааш дагахарах үр дагавар нь их сөргөөр байдаг учраас бид нар илүү энэ дээр илүү анхаараарай. Ийм учраас ямар хүүхдэд ямар номыг илүү будуулах нь зүв бэ гэсэн зөвлөмжүүдийг мөн хүргэлээ. Хэл соёл редакцийн зүгээс эдгээр өдрүүдэд бидний их хэлний суур мэдлэг ямар түвшинд байна вэ сэдвээр ярилцсан байгаа. Энэхүү сэдвийн хүрээнд монгол хэлний суур мэдлэгийг юу бүрдүүлдэг болон тал бичгийн хэрэглээ ач холбогдол сэдвийг хүнтэй ярилцсан. Та бүхэн энэ ярилцлагыг дэлгэрэнгүй сонсохыг хүсвэл одоо Reader цэгмийн сайтад зочилж сонсох боломжтой байгаа шүү.
Соён гэрлийн өдрүүд арга хэмжээний маань хүрээнд өгсөн бас нэг ажил бол утга зохиолын шүүмжийн тухай сэдвийг бид нэр хүндсэн байгаа. Энэ сэдвэрээ хамгийн эхлээд бид нэр дэлхийн утга зохиолын шүүмж болон одоо утга зохиолын шүүмж бичдэг хүмүүс юу анхаарах талаар лекц нийтлэл тавьсан. За тэрнийхээ хүрээнд бид нэр Монголын судлаач шүүмжлэгтээс 10 асуултанд хариултаар цовруулаар нийтэлсэн байна.